дотор ингээ пив үүж байгаа гинэ. Алтан говьд ингээ бүгд шилтэй хөл ургацыг. За сайн байна уу манайхаа. Бүгдээр өнөөдөр Апугийн өдөртөө танилцсан. Алтан говьтой танилцсан. Энэ ингээд дамжлагаараа ингээд явж байгаа гэсэн. За энэ хамгийн ихний дамжлага бол нөгөө нэг бид нар соёолж ашигладаг. За шар аргинд маань ингээд дөрвөн төрлийн түүхийд орж байгаа. Соёолж, цэврус, за зүрх цэцэг, хөрөнгө гэдэг энэ дөрвөөр л одоо пи маань бүрэн бүтэн болж бий болж байгаа гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд бол соёолжоо тэрэмдээд устдаа хойлоод энд яг тодорхой температурт халааж соёолж 10 соёолж, удаан буудаан соёолж гэдэг аль алийг нь соёолуулсан хэлбэрийг бол бид нар соёолж гэж нэрлэдэг. Одоо энэ манай тим лидер энэ манай хоёр одоо та нарт нөгөө яг энэ шүүсийг нь амсуулах гэж байна. MC мандаа шивээсээ харуул та. Боргоогийнхаа шивээсийг. Амар Nike амсан шат энийг доош та. Борго MC гинэ. 20 жил энэ юу юм болоо гэж бодож юмсан үнрээ өнөөдөр орж үзлээ. 100,000 литр одоо пив дотор нь агуулгадсан. Нэг дотор нь. Тэгээд энэ 100,000 литр пив агуулгадсан гэсэн маань энэ үйлдвэр дээр бол 16 байгаа. Манай нөгөө үйлдвэр дээр 40 шиг байна. Тэгээд хамгийн бэст нь шилтэй. Шил. Задгаанууд мэдээж шинээр хамгийн бэст. За шил даад хоёр бол маргаагүй. Даадны давуу тал байгаа шилнээс. За сонссон уу манайхаа? Юу гэхээр Хамгийн шинтэй фреш, хамгийн фреш, хамгийн цаа шин залуугаараа бүтэн чийсэлтэй дуусаагүй би ууж үзчихсэн. За одоо энэ одод биш үү? Яг фреш шинтэй. Запс. Тэгэхдээ энэ бив анх удаа л ууж үзчихээ. Энэ гэхдээ нэрнгээсээ өөр амар гоё. Синжин амраа харин авч аваа шоололоод би тэгтээ үнэнгээсээ ирсэн шүү. Амраа чи мэдгүй мань чамаас юм асууя. Энэ одоо нэг юм пивний газ гэж нэг юм байд юм уу? Тэр юу юм яг? Эсэлтийн явцсан болж байгаа шүү. Одоо чи ингэдэг шүү дээ бараа шиг үрийг гिचтэйсэнгүүд хэсэг хугацааны дараа эсэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр газтай айрагч гэсэн ингэж газарчдаг шүү дээ. Юусе тэр газч шүү дээ. Хаач боморон. Ганц асуулт. Энийг дараа нь хийж юм. энийг дараа нь бол одоо энэ маань ингэж байгаа. 7 градустай 7% спиртлэгтэй бид нар ийм пив өтгөн пив ингээд хийж байгаа гэсэн. 4.9 хүртэл ч. Тэрийг ингээд 5 болтол нь 4.9 болт 4.8 болт тийм. Матаар хэмжилт ингээд шугам дотор ингээд хэмжилт явж байгаа. Тэр хэмжилтээр нь тохируулаад шингэлж байгаа гэсэн. Whisky коньяк яг тийм. Нэг юм спирт орж байгаа шүү дээ, тий. Хуулийн 40 градус байхгүй. Тэн дээр тулах гад ингээд яг усаа ингээд тохируулаад байна. Амар шүүсэн ус байгаа шүү дээ, тий. Тохируулаад тэгж байгаа 40-дэр тулгаа зааваасан. Одоо манай энэ шингэрүүлж байгаа процесс дээр би энэ зүйлийг заавал хэлэхгүй болохгүй юм. Шингэрүүлэн гот хүмүүс юу гэж ойлгох вэ гэхээр за ингээд энэ өтгөн биевэн дээр нь усыгээд ингээд шингэрчдэг байна гэж ойлгодог. Тэгвэл тийхгүйгээр бид нар тэр бол ерөөсөө усаар шингэлэхгүй. Ус нь ус гэхдээ дотор нь байгаа хүчил төрөгчийг нь салгаад авсан ус гэдэг. Deaerated water гэж бид нар нэрлэдэг. Тэр нь болохоор агаарыг нь байхгүй болгоод яг тэр хүчил төрөгч өөрөө пивэнд муу нөлөө үзүүлэх гэдэг шүү дээ. Хуучруулах гэдэг, хөгшүүлэх гэдэг. Бид нар нөгөө одоо мэдэн шүү дээ банан байдаг шүү дээ. Бананыг ингээд нэг юм зүүгээр ингээд цооцоо хатчихлаар хатгсан хэсгүүд нь ингээд борлоод ингээд хөгшрөлт явуулчихдаг шүү дээ. Тэр чинь яаж юм гэхээр хүчил төрөгчийн нөлөөгөөр оксидац явагдаад хөгшөрчөж байгаа гэсэн. Яг тэрнтэй адилхан пив маань хүчил төрөгчтэй ингээд нийлэх юм бол хөгшрөлт явагдчихна. Тийм болохоор агаарыг шүүгээд авцсан, агааргүй болгоцсон deaerated water гэдэг зүйлээр бид нар бас усаа deaerated water болгож үйлдвэрлээд тэр үүрээ шингэрж байгаа гэсэн. Тэгжиж одоо нөө пивнийхээ ам чанар нөлөөг алдахгүйгээр шингэрүүлэлт явуулж байгаа. За энэ дотор байгаа пив ганцаараа бол хэдэн жил байгаа? 105 жил сая тавч үзсэн шүү дээ. Чи өөрөө уудуу? Өдөрт биш үү, тий. 2 литрийг уу? Өдөрт 5 пив заяа. 2.5 литр гэсэн үг. Өдөрт 5-ыг унах гэж бодсон бол 105 жил болох юм. За Амар гоц. ганцхан энийг 105 жил уух юм уу те? 100,000 литр. Мань 500 жил уух. За энэ идэр одоо юу вэ? За энэ соёолч. За соёолж. За энэ ингээ хуурцсан байна. Хуураад илүү ингээ амт оролцсон. Угаасаа хуурд юм уу те? За Whisky ч гэсэн одоо энэ ер нь бол хөвгтөрөө амуу соёолч будаад ашиглаж байгаа шүү дээ. Тэгээ энэ одоо тийм smoky амт дээр болдог байхгүй. Тэгээ хуурцсан байна. За энэ болохоор энэ зүрх цэцэг. Одоо чи зүрх цэцэг чи яг амьдаар байж чинь заяа. Ингээд үзэнгүүт ингээд дотроо ингээд ийм байгаа. Энэ нутаг шар юм байгаа. Тэгээ чи одоо энэ жоо өнөрт надаа.
Яг тэр гашуун юу нүнэлж байгаа шүү дээ. За энэ жил нөгөө пив гашуун болгож байгаа гол эсэлдүүлж байгаа юм чинь. Зөв цэцэг хамгийн гол нь одоо орцсон гэсэн үг. За энэ хөрөнгө гэдэг чи одоо алхмалах тармар бүрттэй адилхан тий бактери гэсэн үг. Энэ бактери орлоо эндээс үүсэж байгаа тэр жижиг нөгөө юм байгаа шүү дээ. Фруктоз юу лээ тэр фруктоз юу лээ тэр чин жимсний сахар тий эндээс үүсэж байгаа сахар энэ идээд уугна. Тэгээд J2 үүснэ заяа. Тэгээд мэдээж энэ ус орж байгаа юм туслаж байгаа ус шүү дээ. За тэгээд мэдээж ингээд явж байгаа энийгээ сүүлд нь бас нэг тодорхой градусандаа төхүүлэх юм бол бид чинь 7 градустай. Энэ гарч ирнэ тий. Гарч ирнэ. Энд сүүлд нь усаар шингэлж 4 рүү 5 руугаа төхүүлнэ. Усаар шингэлээ шууд долоотойгоор гаргасан нөгөө нэг бидний яриад байгаа бок гэдэг чамп явчих байхгүй. Энийгээр шингэлж ш нөгөө нэг одоо зөөлхөн 4 армстай таттай лайт пив гэж гарна. Гэхдээ энэ ус нь бол мэдээж сая ярьлаа шүү дээ. Хүчтэй төрөгчгүй ялгцсан тийм нэг хайроо ямар юу вэ тийм ус гэсэн үг. Тэгээд ийм орцны юм. Ингээд үндсэн 4 орцтой. Цэвэр тонгосны хууль гэж байгаа. Энэ дөрөв хэлж байгаа. Тэгээ одоо орж байгаа сэрүүн бол одоо дундаас нь аваад үтсчин ч болно дөө. За энэ урдаас ирдэг чип чинь шүү дээ. Сугцоо ха зүгээр. Өө ойлгохгүй юм тий. Машинаар орж ирдэг юм байна. Одоо ингээ үе салгагдаад ингээ наашаага үйлдвэрлэгөө нийлүүлэх чинь гэсэн. Энэ даацнууд маань. Энэ дотроо сая ингээ пив хийгдчих юм уу? Үгүй. Одоо энэ маань зөвхөн палатаас даацаа салгаж авч байна. Үе нь одоо ингээд ийшээгээ явж байгаа даацуу чи хоосон даацуу чи явж байгаа. Сайн анзаарвал лаазыг доош нь эргүүлчихэж байгааз. Яг тэр орлтын хэсгээр. Тэнгүү тэр дотор лаазныхаа дотор татруу ус шивсэж байгаа гэсэн үг. Тэгээ тэнд зайлгдсан лааз маань энэ савлах машин руу шууд орчиж байгаа гэсэн үг. Энэ жижиг нь бөглөгч нь. Өөсөө ингээ битүү систем л явж байгаа гэсэн үг. Одоо яг энэ ч савлагдаад ерөөсө төлөвлөг мөгдөө сайн Тий, одоо энэ бөглөө нийлүүлж байна. Энэ бөглөө маань шууд тэр энэ жижиг хэсэг дээр бөглөөд явчихж байгаа гэсэн. бидний 200 ирсэн дан бөглөө шүү. Тэрэн дээр дундуур дүргэлтэй шалгаад ямар нэгэн гоочлт байх юм бол өөрөө ялгаад зохиод шугамаасаа зайлуулчихна. А тэрний дараа тэр нэг жижигхэн цагаан дүрэлжин хэсэг дээр буцаад эргүүлчихэж байгаа гэсэн. Тийм байна. Одоо дээшээ амсран дээшээгээ харчиж байгаа. Тэр дотор л эргүүлчихэж байгаа гэсэн. Аа тэгээд тэр одоо түрүүний ялгаж байгаа шүү дээ. Тэр зөвхөн одоо жин дээр тулгуурж байгаа юу? Үгүй, төвшин дээр шууд ингээд нэг X-ray тий. Одоо пивэнд бол ингээд байж болохгүй буюу пивний амтыг муухай олгодог гэдэг юм уу? 20 гадны амт гэдэг 22 амт. Тэр 22 амтыг 22-уулын нь одоо маш бага тун дээр амтлаад мэдэрч чаддаг тийм хүмүүсүүд дээр сертификат олгогдоод нөгөө хэд нь байнга тэрийг одоо хөгжүүлээд ингээд явж байгаа гэсэн. Амтлах мэдрэхөө маш өндөр хүмүүс гэсэн үг шүү дээ. Тийм. Ер нь бол амтлах мэдрэхөө багжаар хэмжих боломжгүй байхгүй юу? Тэгэхээр багшнаас илүү хит мэдрэг байна гэсэн үг. Миний мэдрэхөөг үнэлэх боломжгүй. Та тэгээ түрүү сонссноо. Рандом хүмүүсээс заяа. Blind test хийгээд яс чи хамгийн номерыг манай боргоо болсон баг шүү дээ. 85%. Боддоо. Хүн харахаар байна шүү дээ боргог. Энэ хуучны нэг навшиг хийлдэ гэж боддог. Амтлахаараа энэ нэг жигэн хийлдэ. За тэгээд бидний өдөртөндөө байнга ашигладаг апугийн бүтээгдэхүүнүүдийн зөвхөн пивний үйлдвэртэй өнөөдөр танилцлаа. Тэгээд бусад үйлдвэрүүд нь айгүй том гоё тоног төхөөрөмжтэй. Апу гэхээр угаасаа лаг гэдэг та нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Том тоног төхөөрөмжтэй, том хөрөнгө оруулалттай, олон сайхан стандартыг мөрддөг ийм л газар байдаг юм байна. Тэгээд ерөнхийдөө нэг цагт 15,000 пив үйлдвэрлэх хүчин чадалтай. Ийм том. Би бол өнөөдөр яг Алтан говь пивтэй холбоотой мэдээллийг бас давхар хүргэе. Алтан говь пив маань бол яг апугаас гаргадаг цор ганц премиум пив байгаа. Премиум пив маань дэлхийн зах зээл рүү гадагшаа экспортоор гардаг цор ганц пив байгаа. Тэгээ хамгийн гол нь илүү яг мэдээж импортын пивнүүдээ дуртай бол уулгүй яг гэхдээ аль болох бүгдээрээ үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих нь одоо Монгол хүний үүрэг шүү дээ. Тийм учраас тэгээд бүгдээрээ үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээрэй гэж хэлмээр байна. Тэгээ пив яаж үйлдвэрлэгддэг, яаж явдаг гэдэг сонирхолтой байсан байхаа гэж найдаж байна. Тэгээ хамт байсан та бүхэнд маш баярлалаа. Баярлалаа.